Аутизм гэж юу вэ? Аутизм тархины хөгжлийн өргөн хүрээний эмгэг бөгөөд аутизмтай хүн бүр өвөрмөц өөрөөр байдаг. Тэгвэл аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Аутизм нь бусадтай харилцах болон нийгэмших чадруудад нөлөөлдөг тархины хөгжлийн өргөн хүрээний эмгэг юм. Аутизмтай хүмүүс тодорхой сонирхолтой, гүнзгий автаж сонирхдог, давтагдсан зан үйлүүдтэй, мэдрэхүйн хувьд эмзэг, мэдрэмтгий байх тохиолдлууд ихээхэн бий. Мөн аутизмтай хүмүүс харах ой санамж сайтай, хөгжим, уурдлаг, математик болон шинжлэх ухаанд авьяастай байх нь илбэг. Өдөр тутмын амьдралд гэр бүлийн дэмжлэг, асаргааны шаардлага янз бүр байдаг бөгөөд зарим аутизмын хүрээний эмгэгтэй хүн бүрэн бие даасан болж чаддаг. Америкийн нэгдсэн улсын хадар төвчний хяналт сэргийлтийн төвийн тооцооллоор дэлхийн хүн амын 1% буюу дэлхийд даяар ойролцоогоор 75 сая хүн аутизмын хүрээний эмгэгтэй гэж үздэг. Монгол улсын эрүүл мэндийн яамд 2017 оноос 2021 оны хооронд амбулаторийн үзлэгт орж онцлогдсон 1884 хүн байгаагаас 99.5% нь 0-19 насны хүүхдүүд байна. 5 хүүхэд дутмын 4 нь эрэгтэй, харин Монголын аутизмын холбоонд бүртгүүлсэн 785 иргэн байгаагийн 80% нь эрэгтэй, 20% нь эмэгтэй байна. Харин эдгээрээс насанд хүрсэн 23 хүн буюу 3% нь байгаа бол үлдсэн 97% нь 15-аас доош насны хүүхдүүд байна. Аутизмтай холбоотой тархины өөрчлөлт ураг бүрэлдэх үеэс явагддаг бөгөөд аутизм өвчин бус эмгэх тул аутизмын хүрээний эмгийг эмчлэх, эдгэх гэсэн ойлголтууд одоогоор байхгүй юм. Аутизмын хүрээний эмгэгийг хүүхдийг 18-аас 24 сартаагаас хойш онцлох боломжтой. Аутизмыг онцлох төхөөрөмж, шинжилгээ гэж байхгүй бөгөөд тус харилцааны эмгэгийг зөвхөн ажиглалт, хүүхдийн зан үйлийн талаар асуумжаар онцолдог байна. Харин манай улсад аутизмыг оншилж эхлээд удаагүй байгаа. Аутизм эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшгийн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт дээр үед нь илрүүлж онцлон хэрхэн хүүхдтэйгээ ажиллах талаар мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аван хэрэгжүүлснээр хүүхдээ бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм. Аутизмтай хүнийг ойлгож, амжилттай нийгэмшихэд туслан, оролцоотой, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд та бид шууд хөв нэмрээ оруулдаг болохыг бүү мартаарай. Аутизмын хүрээний эмгэгийг Монголд болон олон улсад хэрхэн анхаарч оролцоог хангаж байгаа талаар 2 дугаар хэсгээс үзээрэй.